За сайн байцгаана уу? За суугаараа бүтэдэй. Самбарлуу анхаарал үзүүлээ гэсэн юм байна. За би нэг юм бичлэг тавина. Энэ бичлэгийг маш сайн анхааралтай үзээд юуны тухай гэж байгаа юм бэ? Миний бүгшээсээ асуусан асуултанд хариулах шүү заа юу. За тэгээд бичлэгээ сайн анхаараарай. Яг зүгээр борхон байгаа. Харагдан таардаг. За сайн сонсон шүү. Харцлуу гэдэг би 320 жилийн өмнө тэр чулуун Алхын логсон тайжин алдарт явдлыг хэлэмжжээ. Энэ зураг алхын шватар эх оронч тогт тайжин гаяа зүтгэлийг үзүүлнэ. Энэ 17 дугаар зууны шэр болсон хэрэгэ. Манжнар боссугаар өргөж Монголыг байлдан дагуулж хилсэн болгоо. За нэг бичлэгийг үзлээ. Бид нар Монголын сонгодог уран зохиол буюу сонгодог яруу найргийг үзэж явж байгаа. Өмнө нь 13 дугаар зууны үеийн зохиолуудсан, 15 дугаар зууны үеийн зохиолуудсан, өнөөдөр хэдгээр зуун? 17 дугаар зууны үеийн зохиол. За тэгвэл тэтэр дээрээ гарчгаа тавих нь шүү. 17 дугаар зууны үеийн зохиол. Ямар зохиол гэж байна? 17 дугаар зууны үеийн зохиол. Цогц тайжин хадны бичлэг. Юунд бичсэн юм шиг байна энэ бичлэг? Хадны дээр юм шиг байна те. За магадгүй энэ хад болоо байгаа бах. Тийм биз? Яагаад гэвэл цаас биш нөгөө он цагийн түүхэн эсвэл нүүдлийн үед гэх юм уу те одоо нөгөө урагдах, илэгдэх, хорогдох, алга болох гэдэг зүйл бол байх юм байна. Тэ? За хатан цэлийн үлдээс учраас бид бас 17 дугаар зууны үеэс өнөөдрийг хүртэл өвлөгдөн иржээ гэж ойлгох нь. За юу болчихсон? Гарчгаа бичсэн. Тэмдэц. 17 дугаар зууны үеийн зохиол цогц тайжин хадны бичиг. Цогц тайж гэж хинбэ гэдгийг сайн сонсч байсан уу? Юу гэсэн? Эрлэг баатар өөр гэсэн. Бэсэн. Ааха. За тэгвэл өнөөдрийн хичээлийн зорилго юу вэ гэхээр зохиолчийн намтартай танилцсан. Тэгэхээр цогцтайж гэж хин юм бэ гэдэг тухай өнөөдөр бид нэр үзэх нь. За мөн шүлгийн түүхэн үндсийг мэдэж байгаа нь. Үндсэндээ тэр хадан дээр юу гэж бичээд үлдээсэн байгаа. Тэ? За энэ тухай бичиж байгаа гэсэн шүлгийн утга бүтцийн задлалыг хийнэ гэсэн ойлгомжтой. Мэд. За. Сургуульчгийн 49-р хуудас цогцтайж хин бэ. Чигээр хурцсан дээр бүсгэртэй нөө? Байна. За харж байгаарай. Цог хумрал хэмээн алдарсан түмэн хэмээн Чингис хааны хүү Тулан удам Бат мөнх Даян хааны отхон хүү гэрсэн Жалай хунтайжийн гутгаар хөвөн болох Ноонхоо үзэн ноёны 5 дахь хүү Баарай Хушууч Баатрын Ахмад хөвөн ажээ. Цогт тайж туул гол орчинд сууршиж өөрийн эхийн хамт сүм хийд байгуулан улааны шашны ном судар орчуулах дэлгэрүүлэг үс хүчин зүтгэсэн бичгийн их хүмүүн соён гэгээрүүлэгч байваа. Түүний байгуулсан сэтгэшгүй чандман тэргүүтэй 6 сумын үлдэц туурын нэг нь 1601 онд одоогийн Булган аймгийн Дашинжилэн сумын нутагт бүтээсэн цогтын цагаан байшин юм. Мөн тэрээр манжийн эсрэг цогтоор тэнцэгч
17-р зууны ихэнх үед Түшид хааны дараа 2-р дэсэд орох халахын зүүн гарын эрх мэдэлтэн улс төрийн зүтгэлтэн байваа гэж. Чингисийн усаа удмын хүн бас юм байна. Цогцолтой шүү дээ. Энэ хүн бол юу гэж юм? Ном судар орчуулдаг хүн байсан байна. Саян гэрээр хүн байсан. Усны зүтгэлтэн хүн байсан байна. За энэ хүн тэгвэл нэгэн бичгийг л яатсан байгаа лээ. Хадан дээр нэлээд бичгсэн байгаа. За энэ нь бол нөгөө Монголын сонгодог уран зохиолын сонгодог яруу найргийн нэгэн төрөл зүйл өв болоод үлдсэн байх нэ. За тийм учраас магадгүй 10 жилийн програмд бид нарт бас энэ одоо шүлгийг мэддэг байгаарай. Энэ шүлгийн тухай ороорой гэж бидний програмд ороод ирчихсэн байх нэ. Тэ? За цогт тайжны тухай хэлүүлээ бичиж авнаа. Цогт хунтайж хэмээн алдарсан гэдэг дээр багш нь хэлээд бичүүлээ. Цогт хунтайж хэмээн алдарсан хунтайж хэмээн алдарсан уг нэр нь хин гэж байна. Түмэнхин гэж байна тий. Цогт хунтайж хэмээн алдарсан түмэнхин нь 1981-ээс 1637 оны хооронд амьдарч байлээ. 1581-ээс 1637 оны хооронд амьдарч байлээ. Тэрээр соён гэгэрүүлэгч цааш нь өргөжлүүлээ. Тэрээр соён гэгэрүүлэгч улс төрийн зүтгэлтэн байваа гэж. Зүтгэлтэн байв. За зохиолч хэмбэ гэдгийг ойлгочлоо. Тийм биз? Чингисийн удмын хүн, Алтан уургийн хүн. За тэгээд нэлээд бичиг үсэг бас гарамгай, тийм. За мөн улс төрийн зүтгэлтэн Монголын төрийн төлөө зүтгэлсэн юм хүн байх нь. За энэ хүн нэгдсэн нэгэн шүлгийг л бид нар үзгээд байна гэсэн. За шүлгийн зохиогдсон түүх мэдээж зохиолын хэн хэлсэн юм бэ гэхээр цогт хунтай хэлсэн байна. За цогт хунтайж дахиад боёо энэ дахиад жил нь 1621 он гэсэн үг юм. 1621 оны дахиад жил Хангай хаан гэдэг уулын одоо ингэр өвөрт сууж байгаад онон мөрөнд сууж байгаа өөрийн аваг гэгч халуут гэдэг нэртэй аваг гэгчийг санаад дуурсаад санаачаа нэгэн шүлэг альцсан. За энэ шүлгийн тэгвэл яасан юм бэ гэхээр нөгөө цогтын адны бичиг буюу 17-р зууны үеийн дурсгал бичиг болоод үлдсэн байна л гэсэн. За би дахиад хэлээ. Цогт хунтайж 1621 оны дахиад жил Хангай хааны өвөрт сууж байхдаа онон мөрөнд байгаа аваг гэгч халуут гэдэг нэртэй ичгээ сансан гэсэн. Ингээд санаж байхдаа өөрөө цээжээр альцсан байдаг энэ шүлгээ. Цээжээр альцсныг нь Эрхья гэдэг хүн тогтоожсэн байдаг. Ингээд 3 жилийн дараа буюу 1624 онд Дайчихя Буянбаатар гэдэг хоёр хүн хатанд сийлийн бичиг үлдээсэн. За энэ дурсгал бичиг одоо 21-р зууны монголчуудад өглөгдөд ирээд үлдсэн байна гэсэн. Ойлгомжтой. Тэгэхээр шүлгэн дээр юу гарах вэ? Сананд орсон. Хичээгээ сананд орсож байгаа тухай. Тэгээ маш мундаг байгаа үстэй нөгөө цээжээр альцсан гэдэг нэг мундаг үг шүү дээ. Тэгээ бид нар шүлэг зохиогоороо гэдэг нь одоо гэртээ бид нар танхимын шүлэг зохиол үзсэн шүү дээ. Ямар байсан? Одоо цээжээр альтууд яах вэ? Бас үзэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол би авах хүчигээс санаж байна гэж уулан дээр сууж байхдаа цээжээр шүлэг альцсан байх нэ гэсэн. За энэ шүлэгтэй бид нар өнөөдөр танилцж байгаа юм байна. Ойлгомжтой тий? За сургуулийн 48 дугаар хуудас цогтайжийн хадны бичиг 7 багийн зохиол байгаа. За улсын хааны уншилгаа уншина шүү. Сургуулийн 48 дугаар хуудас.
Авшаад бас бүгд яадаг үлээ. Гараа өргөөс юм байна тийм. Авшаад басаа яг гараа өргөөрөө. Дөрөв, тав. За, цогол ойлгомжтой байсан. Оо, хэлхийс ямар одоо? 14 оны бидний одоо өмнөх шүлгүүдийн уншсан гэсэндээ тийм байсан. Монголын үндэс товчонд мэдгүй хэлхий байна. Яагаад гэвэл 13 дугаар байнгын зууны хэлхий байсан штэ гэж бид нэр ярьдаг тийм. За, эсэндээ хэлхүүдээ батрахтай муу адилхан. Зарим нэг үг хэлхүүд бол эртний үг хэлгээрээ мангас цаатан дээр бас заавал хэний тусламжтайгаар алгадсан байна. Шинэ тусламжтайгаар үгийн тайлбарын тусламжтайгаар алгадсан тийм. За одоо тэгвэл хэдүүлээ энэ шүлгийнхаа батар бүрийг задлж үзэх юм. За тэгэхээр бид нарт илүү ойлгомжтой болно. Гэхдээ наад дээр чинь юуны тухай гараад ах шиг байна? Бид өөр хол байгаа ч гэсэндээ сэтгэлийн агаар гэж байна. Сэтгэлийн агаар нэг шиг нөгөө нэг элчигээ санаад байгаа гэдэг тухайд гараад байгаа. Гэсэн үргэлжлээд нэг тийм араатан човн гэж гараад ирсэн. Тийм ээ. За тэр өгнүүдийг яагаад ашигласан болоо заавал тэр нэг хоёр 3-р бадаг 4-5-р бадаг дээр дандаа агаар нэгэн бүгдсэн 6-7 дээр болохоор яг элчигээ санаж байгаа тэр үг хэлхийг ороод ирчихсэн байгаа. За хэвлээ тэгвэл энэ зохиолынхоо задлалыг хийгээд үзнэ. За эхний баг яг штахын уншдаггүй. Цагаан дахиад жилийн намрын ихэнх сарын 21-нд цогт тайж Хангай хааны цэцэрлэгийн хой дууланд авлан хоёрт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харсан гинэ. Сэтгэлдээ маш их уярж халуун авал хөвчүүгээ санаж ийм өгүүлэлт уйллаа гэсэн юм. За ингээд 7 бадаг шүлэг гэсэн байна тий. За эхний багийг багш дахин уншчихгүй. Зүгээр л уншиж өгөн боцод зогсож байгаа урнаар гоё уншаад өгөөрэй. За оюун дээр. Цогт дэжээ хадны бичиг. Дээр тэнгэр хааны ахуй хийгээд дэлхийдээ хан богцын ахуй газар дээр дорын ялгал болдроос бээр жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй. За баярлалаа. Одоо багш нэгдүгээр багийг би задлах гэж өгье. Окей. За тэгээ та гэсэн багуудаа хийн шүү. За яцгаа. Дээр тэнгэр хааны ахуй хийгээд гэсэн. Ахуй гэдэг үгийн тайлбар 49 болсон. Оршин байг хаан. Дээр тэнгэр хааны байгаа газар болоод сүмэн. Дэрэгдэх хан богцын ахуй газар. Бас байгаа газар гэсэн үг шүү дээ. Нэг нь болохоор дээр тэнгэрийн тухай яриад байна. Зөв үү? За тэр дэлхийд гэхээр дунд тэмийн тухай яриад байна. Байж байгаа оршин газар өөрөө. Дээр доорын ялгал болдоос. Нэгэн дээр дэлхий дээр буюу бид нөгөө сквер сард үзчихсэн. Дээд төв, дунд төв, доод төв гэж Монгол омгцод байдгаа гэх тийм. Дээд твийн тухайны гараад байна, дунд твийн тухайны гараад байна. Тэгээд дээр доор нь ялгаатай боловч жаргал хайрлал хоёрын агаар нэг юм байна. Дээр бол өөр боловч яг адилхан. Яг адилхан. Оршин байгаа газрын өөр боловч юу гэдэг юм? Яг адилхан. Болж байгаа үйл явдал бол адилхан гэдэг юм. За нэгдүгээр бодгийн тайлбар ерөөсөө л юм. Тэнгэр хүн хоёрын аль одоо нэгэн дээр тийм биз? За нөгөө нь дунд орших газрын хувьд ялгаатай боловч жаргах хайрлах хоёр сэтгэлийн мөн чанар юу гэдэг юм? Адилхан юм аа тийм гарч. За ерөөсөө хаан байх нь чухал биш ээ. Үнэхээр сайхан сэтгэлтэй байгаа дээр ч гэсэн сайхан сэтгэлээ гаргаж болно. Дунд төвч гэсэндээ сайхан сэтгэл үзүүл байна гэдэг тухай гарсан. За яг энэ зарчмаар тайлбараа хийгээд явна шүү. За юу. За хоёрдугаар багийн өгчтэй нэг нь уншиж өгье. За тэнд оюунд эрдэнэ гараа өргөсөн. Агнистан агуудах бодисонаар хийгээд алтан дэлхийдх бод сэтгэлтэн хоёрын ахуй газар ангид болбоос асрах нэгүсхийн агаар нэгэн бий. За мэдгүй байна уу? Агнистан тайлбар байна уу? Байна. За багшаа 30 секунд бодож байгаа. Тайлбар хэлээд өгөөрэй. Энэ мөр энэ бадаг ямар утгатай юм бэ? За хэн тайлбарлах вэ? Энэ багийн
болгох санаа хэн тайлбарлах вэ? За мөнхмаа. Наадсаа яг өмнөх багтаа ер нь л төстэй утгатай. Аха. Тэр нэг өөр газар чигсэн яг төлөх юм бол агаар нь бас нэг ээ. Зөв. Адил хаа. Ааха. Бодисгэлтэн гэдэг нэг хоёр хүн байгаад байгаа тий. За тийм Мишель. Нэг бурхны одоо бүхий төгсөж агалах газар бурхны газар байсан ч алхмын дэлхийн хоёр ямар ч ялгаагүй шүү. Энэ бол бүх газар ялгаагүй л Асрах нэгүсэх гэдэг зүйл бол хаан байх нь ялгаагүй хоёулаа адилхан байдгаа. Мөн чанар бас адилхан юм а гэдэг санаа гарч ирж байна тий. За сайн байна. Хоёрдугаар бадаг. Бодисотва бодис сэтгэлтэй хоёрын нэгэн дээр агнастаа агууд. Байсан дээр шүлгэн дээр. За нөгөөх нь дор хүний ертөнцид амьд тусдаа орших боловч амьтныг асрах нэгүсэх сэтгэлийн чанараараа бол адилхан юм а гэдэг санаа. Өөр газруудыг нэрлээд байгаа боловч эсвэл өөр хүмүүсийг нэрлээд байгаа боловч яагаад байгаа юм? тэгүүлсэн сэтгэлийн чанар. Мөн чанараараа адилхан юм а гэдэг зүйлийг гаргаж ирээд байна тий. За 3 дахь бод гэдэг юм шиггүй. За тийм файн багш сэлмэгийг бодлаа. Энэ хаан болцын сайн төшөл хийгээд эрүүлэг имлэг хааны их ноёд хоёрын 9 өнгөөр болоос зөв буруу ялгын агаар нэгэн бүрий. Ёс өнгө гэсэн тий. За дахиад сонсож байгаарай. Энд хан богцын сайн түшмэд хийгээд эрүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын ёс өнгө өөр болбоос зөв бурууг ялгахын агаар нэгэн буй гэсэн. За 30 секунд бодоод та тайлбарлая шүү. Ингээд тайлбарлаж үзэх болсон гэж байна. За басна уу? За ямар утга агуулгатай санаатай байгаа юм бэ гэдгийг хийх үү? Эрлэг хааны ноён байсан ч гэсэндээ ялгаагүй нь адилхан болохоор ялгаагүй зөв буруу ялгах нь ямар ч ялгаагүй. Эрүүлэгч гэж юу хэлдэг? Эрүүлшүүл тулгадаг. Магадгүй бид нар бас ингэ штэ. Эрхийн хааны өмнө очих л баг. Чи зөв амьдрчээ, буруу амьдрчээ гэдэг миний бас явсан замыг яах вэ? Шүүхэл баг. Тийм биз? За тэгээд хан богцын сайн түшмэлүүд бол яадаг юм? Алдаа нь хаана байгаа, зөв нь хаана байгаа ингээд те нөгөө юу хэлээд штэ шүүгдгийг хэлээд штэ те. За энэ хоёрын ёс өнгө нь өөр боловч нэг нь бол богцын түшмэл нөгөөдг нь эргүүлэгч буюу нөгөө эрлэгийг хэлж. За ёс өнгө нь өөр нэг нь болохоор 5 шүүгээд байгаа юм шиг те. За нөгөөдг нь болохоор тэр дээр шүүгээд байгаа юм шиг боловч зөв бурууг ялгахын агаар нь юм байна. Зөв бурууг нь Оо зөв сайн байна. Ерөөсөө бас хаан байх вэ гэдгээр ялгаагүй гэдэг санааг л гаргаж ирээд байна. Хааны түшмэл, эрлэгийн түшмэл хоёр өнгө дүрсээрээ өөр. Зөв. Бидний хувьд бол эрлэгийн түшмэлийг зөвхөн юугаар боддог вэ та? Хар улаан. Эвэртэй. Сүүлтэй. Зүгээр хав зүсэсээ бидний зөвхөн төсөөлөл шүү дээ. Тэр бол урасгалын аргаар боддог тий. За ёс өнгө нь бол өөр. Хааны түшмэл, эрлэгийн түшмэл хоёр өөр. Дээж өөр шүү дээ тий. За боловч нүгэлтний зөв бурууг ялган таньж гисгэн зэрлүүлэх ажил үйлээрээ адилхан юм а гэдэг санаа гарсан гэсэн. Зохиол одоо ойлгож эхэлж байна уу? Ойлгож байна тий. За хэдүүлээ тэгвэл дараагийнх нь хараа. Дээрх 3 бадаг сайн ядалтан өөр газар сууж байгаа хэдий ч дүрс хэлбэр нь ялгаатай боловч сайн чанар нь ижил байдаг гэсэн санааг илтгэж байгаа юм. Эхний 3 бадаг нь бол ийм утгатай юм. За энийг дэвтэр дээрээ бичээд авах юм. Эхний 3 бадаг. Зохиол маань хэдүүлээ эхний 3 бадгийн утга санааг ойлгох болно шүү.
сайн явдалтан өөр өөр газар сууж дүүс хэлбэрийн ялгаатай боловч сайн чанар нь ижил байлаа гэсэн санааг илэрхийлээд байна. Магадгүй нэг ч байгаа санаж байгаатай яаж холбогдох вэ? өөр газар байсан. Би багээс орлоо. Би нэгээс санаж байгаа гэдэг адилхан гэдгийг хэлгээд байгаа бах тий. За дөрөвдүгээр бадаг. Долоон бадагтай зохиолсон. За дөрөвийг уншчихгүй. За тэнд мянгарлаа. Эд хаан болдгосны сайн төшөөрөл хийгээд эргүүлэгч Элиг хааны их ноёд Дөрөв шүү, дөрөвдүгээр бадаг шүү. ол зэдэж олон ядагч хүмүүн хийгээд уул модонд явж араатан хоёрыг ахуй би ангид болохоос алан идэхин дараагаар нэг бай. За. Гүн байсан. Ямар олон ядагч. Олон ядагч гэж юу гэж байна? Ол зэдэж олон ядагч хүмүүн хийгээд. Олж ялаад Хоол хайж байгаа. Хайх олох гэдэг утгаар нь орсон байгаа шүү надад дээр чинь. За одоо хин тайлбарлах уу? Ол зэдэж олон ядагч хүмүүн хийгээд уул модонд явж араатан хоёрын ахуй бие ангид болбоос алан идэхэн агаар нэг юм байсан. За хонгор зол. тэр олж идэж олон ядагч хүмүүс нь болохоор хоёр энэ хүмүүс болохоор бүгдээрээ ингэ юм хайж байгаа. Тэгээд тийм уул модонд явж араатан хоёр гэдэг нь араад чигдэж махаа идсэн байна. Махаа тэгээд энэ хоёулаа ингэ өөр хоёулаа өөрөөр юм амьд хүмүүстэй хоёулаа ингэ нэг зүйлийг хайж байгаа. Хоёулаа нэг зүйлийг хайж байгаа гэж. Гурван баттай ажилласан. За эхний гурван бадагтайгаа адилхан Бацар. Ер нь бол хүн агаатай хоёулаа нөгөө мах иддэг. Тэгээд юу би дүрснээ өөр болохоос их хоёулаа ер нь юм иддэг, юм идэх гээд байгаа хүсэл сэтгэлээрээ адилхан гэж. За намайд Ахад төсөөлж амьдралын хойноос явж байгаа. Тэгээд хүчтэй амьдралаа юу хахад гэдэг юм. Амьдралаа ингээд дээшлэх гэх юм хойноос нь явж байгаа. за. Харин араатан бүлэг өсөж хүмүүдээс махны хойноос бийж явж Зөвхөн бах гэдэг утгаар нь биш ээ. Бас амьдралын хойноос явж байгаа гэдэг. За гой санаа гарч ирж байна. хүн амьтаа хоёр өөр болчих. Тэгээд ер нь бол амьдралын гэсэн идэх юм хоол өөрөөр хатуулсан ингээд. Яагаад наач нөгөө ингэсэн байгаа? Ол зэдэж олон ядагч хүмүүн хийгээд гэдэг нэг үг авсан баг шүү. болохоор тэгээд тэр араатнуудыг алдчихдаг. Араатнууд ч өөрсдөө Олж ядаад гэдэг. Олж ядаад Өөрийг олоход хэцүү. Өөр нэг болгоод хэлсэн. Хүний чинь нөгөө нэг араатан гэдэг штеп хүн тэгээд ингээд хоёр араатаа яг адилхан бараг л одоо хүн чинь ингээд мах иддэг амтэн ч гэсэн мах иддэг юм чинь нэг юм хайж байгаа юм. За бохмор шиг би тэр хүнчнээс нэг хатаа нэг аяан нэг ата тэр одоо өндөр мөдөг тийм бол тэгээд нэг юм аваад хамгаалгаа тийм амтэн гэсэн нэг энэ хэлээр нэг зөвхөн хобби ангид холбоо тэгээд өөр нэг би мэдээж гэсэн нэг алан идэхгүй арга гэхээр чинь хүн чинь яг өөрөө хоол идэхэд бол бусдыг алж байгаа нөгөө айтан ч гэсэн өөрөө хоол идэхэд нөгөө айтнаас авчиж идэж байгаа. Тэгэхээр агаар нэг юм үехээр яг адилхан. за хаан Олж идэх олон ядч хэрэг ингээд ерөөс олдохгүй болохоор юу ч хийхээс буцахгүй. зөв. Юу ч хийхээс буцахгүй. Тэгээд уул нь ингээд нөгөө ид шааж байгаа гэсэн ч гэсэн өөрөөс үсэж байгаа болохоор ингээд хоёулаа ингээд юу ч хийхээс буцахгүй юм их хүсэлтэй байгаагаар айлхан. зөв. За дөрөвдүгээр бадгийн тайлбарыг өгсөн самар гараад ирчихсэн. Өөрийн хөрөнгөний учир ямар доол цааж явдаг хүн. Наад зүйл ингэсэн байгаа байхгүй. Ол зэдэж олон ядагч хүн хийгээ. Зүгээр олдог хүн гэх юм бол эсвэл олон төлөвөөс нь сэтгэж байгаа хүн гэдгийг авсан бол арай өөр утгаар орж ирэх байсан баг. Тэгэхээр ядах гэдэг нэг үг гараад ирчихэж байгаа байхгүй тий. За тэгэхээр өөрийн хөрөнгөний учир ямар доол цааж явдаг хүн. Уул модонд явдаг араатан хоёр нэг л хүн нөгөөх нь адгуус. За ахуй би ангид гэх нь бол гаднаас нь харахад өөрөө. Тийм биз? Дөрвөлтөө хоёрөлтөө гэдгээрээ өөр тий. Болох хэдий ч алан идэх чанар нь адилхан юм аа. Хүн заавал амьдрахын тулд алах гэдэг тэр мохоо үнийг хийх ёстой юм. Үгүй шүү дээ.
Тэ. За түрүүн тэр яг юу хиний хэлдэг номон дээр хэлдэг болсон бас амьдрал гэдгээр нь харьяа гэх тэ. Гэтэ амьдрал гэж байгаа гэхдээ нөгөө юу ч хийхээс буцахгүй байж амьдрахын төлөө нөгөө тий аваад үзсэн. Гэтэ тэмцээнд бол яах юм? үлсхий гэсэн үг. За тэр заавал юу ах ёстой юм уу? Шот зэд шотлоо яадаг чи одоо заавал юу ч хамаагүй хийх ёстой юм уу? Уггүй гэсэн. Нэг хэзээ үлцээд гэсэн юу яах гэсэн үг. Тэгээс алт идэх юм нэг ажил юм нэг амьдрал төлөв зүтгэж байгаа Хүн болоо шударга байх ёстой. Өөр ямар байх ёстой вэ? Үнэнч байх ёстой. Энэргүй байх ёстой. Тэгээс энэ бол адгууснаас ялгарч байгаа. Бас нэгэн шинжлэн штэ. Тийм биз дээ. Түүнээс шүү би өсөж штэ гэж зөвхөн махаад чи тийм төлөө юм эсвэл юу ч хамаагүй хийхийн төлөө юм. Тийм зүйл байхгүй. Хэрвээ гэх юм бол араатай адилхан шүү гэдэг санаа гарч ирж байна. За 5 дугаар бадаг. Яахын орч бодоо өгтөр шатна. За түрдэр Хот өрөөс булган ялж хүмүн хийгээд хотын иргэн эдгээр чам хоёрын ил бит дүрэн өөр болоос идэхэн үсэд сэтгэлийн агаар нэгэн буй. За мэдгүй байсан уу? Байхгүй байна. За юу гэж ойлгож байна нэ? Басаад өнгөтэй юм бол төстэй. Танаа бол төстэй байна. Гэтэ одоо ямар хүмүүсийг хооронд нь харьцуулсан байна? Юу хооронд угаач гэдэг хүнийг харьцуулсан байна тий. За хашаараа самбартаа анхаараарай. 5 дугаар бадаг. Хулгайч хүн чон хоёр ил бие зүрээрээ ялгаатай. Энэ зөв. Гэхдээ хулгайлах хуурах сэтгэлийн мөн чанараараа адилхан юм. Тийм байгааз. За тэгвэл яасан бэ? Эхний 3 бадаг сайн сайхны тухай гараад ирсэн. Тэ? Хайрлах сэтгэлийн тухай, нэгүсэх сэтгэлийн тухай. Тэгвэл сүүлийн 2 бадаг нь яасан бэ? Муу явдалт нь төрөл дүрс нь огт ондоо боловч муу чанар нь адилхан байдаг гэсэн санааг илэрхийлсэн. Эсрэгцэл мөн үү? Энэ харшуулал мөн үү? За тиймийг олон талаас нь харах хэрэгтэй юм биш үү? Нэсэр цогтааж гарчаа дандаа сайхныг бас хэлээг юм байна. Мууд ч гэсэндээ адилхан чанарууд байдаг юм а гэдгийг нь гаргаад ирчихсэн. За бид нар эхний 3 бадаг гэж бичээд авсан. Одоо сүүлдээ 2 бадаг. Саран чимгээ. За 4 5 дугаар бадаг гэж тайлбарсан ч болно тийм. 4 5 дугаар бадаг нэлээ муу явдалтын төрөл дүрсэн ондоо боловч муу чанарын адилхан гэсэн санааг илэрхийлжээ. За зохиол ойлгогдож байна уу? Ойлгоод ирэхээр цэвэрлэхэд амрах тийм. Тийм. Болтгоор болоо. Хүн сайхан сэтгэлтэй байх юм бол дээр тэнгэр дээр байгаа болохгүй адилхан. Муу муухай явах юм бол доод дэвд байгаа. Ийгтэй адилхан. За өөр адгуус гэдэг нэг үг гараад байна тий. За адгуустай адилхан шүү гэдэг санаагаас гарч ирээд байна. За басна. заримдаа бараг амтд баг хүнээс илүү амтд гэсэндээ бас ухаан байгаа шүү дээ. Тэгэл бид гэсэндээ амьдрал гэдэг зүйл амтдын ертөнцийг бол бас саний садан тий. Өөрсдөө гэсэн ухаан гэж байгаа шүү. Тэр болохоор амтд суугч гэдэг юу гараад байгаа. Сураад байгаа хүн нар чинь тэр ухаан муутай юм шиг ухаан муутай гэж хэлэх тийм юу юмсгүй байхгүй. За зөвхөн бадаг. За намд амарч өгье. Өмнө ахуй халах гихч юм хийгээд орхон руу агч өгч бит хоёр халах өнгүүдийн газар хол болохоос би тайлан сангалцахыг агаар нь юу вэ? За одоо энэ харин үг гарч ирж байна тий. 6 дугаар бадгаа харж байгаарай.
Оноо мөрөнд ахуу халууд эгчмэн хийгээд ахуу гэж юу гэсэн үг гэлээ? Шүмбэ газар. Оноо мөрөнд байгаа халууд эгчмэн хийгээд орхон тул агч өвчт бит хоёр ич. Агч гэж юу гэж байгаа юм бол өвчт гэж юу гэж байгаа бол бас л байгаа гэсэн үг тийм аа. За өвчт гэх нь юу гэж өөрөө би доод үзээ. Одоо нэг гэсэндээ хэнийг илүү хүндэтгээд нөгөө товоо чигээ илүү. За орхон тул байгаа бит хоёр. За өөрийгөө арай доод юугаар хэлсэн те. Халах хонгуудын газар хол болбоос. Ангууд дээр 13 оны үед бэлтжсэн гов гэм. Оо зөв. Тэгээд халах одоо нөгөө байгаа газар маань ямар байгаа? Энэ хоёрын хоорондох зай хол болбоос хайрлан сангалцсан агаар нэг юм байж. Зөв хол байгаа учраас сангалзаад байна. Одоо тэгвэл зөвхөн бандгаас юу орж ирж байгаа? Яг зохиолын маань гол хэсэг нь орж ирж байгаа гэсэн. За хараарай. Эгчтэй хоёр нэг нь онон мөрөнд, нөгөө нь орхон туулд газрын ихээр хол сууж, биеэсээ хайрлан сангалцахын мөн чанараараа адил. Биесээ хайрлан сангалцахын мөн чанараараа адил. Зөв үү? За ингэж орч чадлаа. Энэ хүчрэл 7 дугаар бадгийг бид нарт уншиж өгье гэсэн. Энэ биендээ боловсроос үүнээс хойш төрөл тутамдаа ихэн ганц хүүхний хайрлалыг дэвтэ үйлээр туслалцах болтугай. За дахиад гоё тооцож чангаа. Унаа уншаад өгөөрэй. Дараа нь ухаасаа бодно шүү. За Энэ биендээ эс боловсроос үүнээс хойш төрөл тутамдаа ихэн ганц хүүхний хайрлалыг дэвтэ үйлээр туслалцах болтугай. За юу гэж вэ? Тэгвэл минь Одоо энэ одоо яг энэ төрөлтөө уулзахгүй бол их төрөлтөө ямар ч байсан их үргэлж хамт байна гэсэн. Үргэлж хамт байна гэдэг санаа. За сайн байна уу юу? Ихэд бол хинтээ нэг энэ амьдралд уулзахгүй байж магадгүй ч хайр төрөл тусамдаа ингээд ихэн ингээд тийм хүүхдэд хайрч байгаа шиг би ингээд байнг ингээд туслах тухай тийм. За санаа зөв. Зөвхөн ерөнхийдөө бол зөв. За тэгвэл тайлбар дээр юу гэж гарч байгаа юм бэ гэж байна. Хэрвээ энэ насандаа уулзаж ис чадваас дараагийн төрөлдөө их охин мэт бие биенээ хайрлаа явъя гэсэн санаа илэрхийлжээ. За боч юм. За энэ шүлгийг хийлээд өвчлөлөд ташин орж ирэх юм байна. Хэмээн хайрын өгөөснэг нь хамт явсан их хяа тогтоож судлан авсныг хойно 4 жил болоод мөн булган жилийн 1 сарын 18-наа дайчин хяа уян баатар хоёр хадны бичиг үлдээвээ. За фото авсан. Энэ болохоор нөгөө хичээгээ санаад орсолсон шүлэг байх нэ гэсэн үг тийм. За эхний 5 бодог бол эгч бит хоёр бие биенээ хол суугаагаараа ялгууртай боловч бие биеэ санаж байгаагаараа адилхан байгаа юмаа гэсэн санааг нотолж өгсөн. Энэ зөв. Яг гол санаа бол 6 дугаар бодог дээр л гарч ирж байгаа. Тийм байгааз. Тэгэхээр нөгөө уран сайхан шүлэг айлтж байгаа хүн гэдэг бол уран сайхны арга байх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө сайн чанаруудыг, тэр муу чанаруудыг адилхан гэдгийг яагаад хэлсэн юм бэ гэхээр ерөөсөө ямар үг явж байгаа юм. Энэтэй адилхан шүү гэдгийг л гаргаж ирж байгаа гэсэн. Тийм биз? За. Тэгвэл түүний дараа шүлгийн зохиомж. Энэ шүлэг бол 3 хэсгээс бүрджээ гэж үздэг юм байна. Шүлгийг. За, нэгдүгээр хэсэг буюу эхний 5 бодог бол гүн ухааны чанартай. Тийм байгааз? Хэдийгээр гүн ухааны наадалт нь нэг хүн яриад байгаа юм байна, чон яриад байгаа юм байна, араатан байгаад байгаа юм байна, бурхан юм байна гэж байгаа боловч гүн ухаан цаан задлаад үзэх юм бол дараагийн хичээлүүд дээр хэдүүлээ 7 хоногийн уран зохиолын хичээлийн эхний цаг дээр дахиад энэ зохиолоо задлалтаа хийн гэсэн. За тэгэхээр энэ бол гүн ухааны задлал очих юм байна. Хоёрдугаар хэсэг буюу 6 дугаар бодог бол гол утгыг агуулсан хэсэг. Тийм байсан те нөгөө хичээгээ санаад дурсан хэлсэн шүлэг байсан шүү дээ. За тэгээ 3 дугаар хэсэг бол төгсгөлийн хэсэг юм аа гэж байна. За энэ шүлгийн эхний 6 бадаг нь адил зохиомжтой. Зөв. Зохиомж нь юугаараа яагаад адилхан гэдэг юм? Нэшин авах дээд бүгд таасан. За ерөөсөө хацаад яваад байгаа зүйлээ дээр доор эсрэгцэл яваад байсан шүү дээ. За хацаад нэгдүгээр бадаг руугаа 2 3 4 хараад байгаарай. 3 дугаар мөрөдийг хараад байгаарай. Бүгдийнх нь 3 дугаар мөрийг. Дээр доорын ялгаагүй болбоос ахуй газар ангид болбоос ёсон өөр болбоос ахуй бие ангид болбоос эд бидүр өөр болбоос халах ангуудын газар хол болбоос. Энэ зохиомж байна.
бэлгийнх нь нөгөө хэлбэр нь. Тэгэхээр эхний 6 бадаг бол адилхан зохиомжтой. Тийм байгааз. За тэгээ бадаг бүрэн 4 шатаас бүрдэж шат бүрэн 4-5-4-өөс 5 үгээр жигдэрсэн байна. Одоо нөгөө өнгөрсөн хичээл дээр бас бид нар яриадсан шүү дээ. Шүлгийн айзан химнэл гэдэг дотор энэ зүйл ороод байна. Тэгэхээр бадгуудыг бол бичгтээ бас яг бүх эхний бадаг дараагийн бадагтайгаа нөгөө зөвхөн толгоос уу холбохоосоо гадна эхний бадгийнх нь бүтцэн дараагийн бадгийнхаа бүтцтэйгээ бас ойлгож байгаа. Батнаа гэх юмээс харж болохоор байсан. За энэ шүлэг гоо ухааны бэлтгэн бодох зэрэгцүүлэн жишээлэг харахыг хэрэглэжсэн. Тиймээс зэрэгцүүлэн жишээлэг гүн сэтгэл задлах бодлогын зөөлөн сэтгэлийн уянгуй байдал тав тодорхой илэрсэн. Илтгэл харийн гүн зүйл хурц тав уян болсон зүйлаа гэж үздэг гэж байна. За одоо ерөнхийдөө бол ойлгосон үг шиг үстэй. Тэгвэл дуудлын хатны бичээс гэж хаана тийм бэ гэдэг. Бид нар сая түрүү яриадсан тийм өө энэ чинь хамт хэлэг өвдөөцсөн юм биш үү гэж ирсэн. Энэ тэгвэл Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутаг дуудлын зохио гэдэг газар байдаг гинэ. Сонсчихсан нэг. За ийм хат байдаг юм байна. Одоо энэ л ингээд бичээд өвдөөцсөн байна шүү дээ. Тийм багц. За ингээс нийлээд үлдээсэн. Мэдээж яг 19-р зууны үе гэхээр бүр нөгөө Монгол бичгийн тиг дүрс хэлбэр нь бол одоо төгс төгөлдөртөө авчихсан. Тэгээд бичсэн тэр юуг нь хараарай. Дээр үед юм шиг мөртлөө яасан бэ? Одоогийн бидний бичгээс гоё явж байгаа ч тийм. Тэгээд хад юмсэн. Мэдээж энэ нөгөө зөвсөн л байгаа л да. Тэ? Хатыг болов. За тэгээд дуудлын зохио гэдэг газар байлаа 3 м орчим өндөр хадна маш гоёмсог хийсэн юм хадаа юу байдгаа гэж байна. Шүлэг байдгаа гэж байна. За тэгээд ерөнхийдөө бол 1945 онд анхны түүхэн сэдв кино болоод цогцтааж кино юм бэ. Ерөнхийдөө одоо зохиолыг бичээд бас ийм кино хийжсэн юм байна. Тэгэхээр цогцтааж гэдэг кинон дээр бас ийм гардгаа гэж ойлгож байна. Яа. За тэгээд нэг юм бичлэгийг сонсоод тэгээд жишээл маань хэлж байгаа. Энэ киноны хэсэгээс хэлсэн. Дээр Тэнгэр хааны ахуй хийгээд дэлхий дэх хам богдсын ахуй газар дээр дорын ялгал байвч жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй агнистан агуудах бодистванар хийгээд алтан дэлхий дэх бодис сэтгэлтэн хоёрын ахуй газар ангид боловч асрах нэгүүлсэх сэтгэлийн агаар нэгэн буй. За, гой хатан зохио байгаач. За, гэрээ дараа нь бас хэвлээ явж үзэх боломж байвал энэ зүйтэй адны бичгээр очиод үзэх юм бол бас боломжтой гэсэн. За, гэрээ даалгаар шүлгийг ураг сайхан уншиж цээжлээ. Агуулгыг бас хэлсэн учраас цээжлийг амархан байгаатай. За тэгээд зохиолын хэл хариулах хэлбэр зохиолоос сурсан. Аливаа зүйлийн ялгаатай мэд болгож адил мөн чанарыг дуурайн зохиолж чирээ гэж байна. Яа, тэр гэсэн үг вэ? Ялгаатай зүйлийг адилхан чанараар зохиолгаад шүлж байгаа. Сэтгэл хамгаалалт та өөрсдөө за, гурван бадагаас гурван юмны адилхан чанарыг олгосон тийм. За, болж гэнэ үү? Зохиол ойлгомжтой юу? За,